Сайн байна уу? Энэхүү бясалгалтай нэгдэж байгаа танд баяр хүргэе. Аавтайгаа харилцаа сайн байх нь зөвхөн гэр бүлийн ойлголцол биш. Мөн сүнслэг замд маш нөлөөтэй чухал суурь юм. Ялангуяа бидний дотоод эрхтэй нэрэг, итгэлцэл, хамгаалал, бүтээлч, эрх хүчтэй байдал. Амьдралд өөртөө итгэх итгэл бүгд аавын дүртэй шууд холбоотой байдаг. Аавын дүр бидэнд хорвоо ертөнцтэй хэрхэн харилцахыг зааж өгдөг. Аавын хайр, анхаарал, хамгаалалт байгааг мэдрэх нь хорвоо ертөнц бол амар тайван, найдвартай, надад итгэж болно гэсэн мэдрэмжийг тархин суулгадаг. Аав гэдэг дүр орчлонгийн бурхан дүрийн анхны тусгал байдаг бөгөөд хэрвээ бид аавтайгаа ойлголцож чадвал бурхан, хорвоо ертөнц, дээд ухамсар гэх ойлголтыг хайр, хүлээн зөвшөөрөлттэй холбож эхэлдэг. Мөн аавтайгаа ойлголцох нь дотоод эр хүн буюу дотоод эр энерги, сүнслэг хүчийг хүлээн зөвшөөрөхөд тус болдог. Тайван, тухтай суух юм уу? Эсвэл хэвтээрээ? Бясалгал хийх орчныг бүрдүүлээрэй. Сууж эсвэл хэвтэж байхдаа өөртөө хэр тухтай байгааг анзааръя. Тэгээд эргэн тойрноо мэдрье. Ингэж орчноо мэдэрч бясалгал хийж байхдаа нурууны гол хэсгийг аль болох зэх байлгахыг хичээгээрэй. За нүдэн анаад өөрийнхөө биеийг анзааръя. Би танд тааламжтай сайхан мэдрэмж төрж байна уу? Эсвэл энэ тэнд хүндөөрлөж өвдөж байна уу? Зүгээр л анзааръя. Анхаарлаа хамрын үзүүр дээр авчираад амьсгал орж гарч байгааг анзаарах гээд оролдоорой. Амьсгал авахд хүйтэн агаар хамраар орж амьсгалаа гаргахад бүлээн болж байгааг анзааръя. Та амьсгалаа аваад гаргах тоолно би тань улам бүр тайвширч суларч байгааг мэдрье. Одоо анхаарлаа нүүрэн дээрээ авчиръя. Нүүрний чинь аль хэсэгт зангирж байна. Амьсгалаа аваад гарахдаа нүүрээ улам бүр суларч байгааг мэдрье. Тэгээд нүүрэндээ бага зэрэг нэмсгэлэл тодруулъя. Одоо анхаарлаа мөрөн дээрээ авчиръя. Амьсгалаа гаргах тоолондоо мөрөө улам бүр суларч байгааг мэдрье. Гараа суллъя. Цээжээ суллъя. Дашаа гуяа суллъя. Өвдөг шил хөлийн хуруугаа суллъя.
Амьсгал авах бүрдээ биедээ нь улам тайвширч байгааг мэдрээ. Биеэс тань модны үндэс газар руу ургаж байгааг төсөөлөөрэй. Газар дэлхий таныг дэмжиж байгааг мэдрээ. Энэхүү мэдрэмж танд маш тааламжтай сайхан санагдаж байна. Жирийн амьсгалаараа амьсгалаад улам бүр тайвширч байна. Одоо зүрх сэтгэлдээ аавыгаа төсөөлөөрэй. Тэр одоо хэрхэн харагдаж байгааг эсвэл таны бага наснд ямар байсныг санах гээд хичээгээрэй. Бүр дүрэн сэтгэл зүрхэнд тань орж байх эрхгүй бол зүгээр л ямар байх ёстойгоор зүгээр л төсөөлье. Ингэж төсөөлж байхад ямар ч сэтгэл хөдлөл төрж болно. Тэдгээрийг зүгээр л ажил. Дүгнэлт бөө хэл. Аавыгаа зүрх сэтгэлдээ төсөөлж байхад биеийн аль нэг хэсэгт хүндүүрлэж байна уу? Эсвэл тааламжтай сайхан мэдрэмж төрж байна уу? Зүгээр л ажиглая. Ямар ч дүгнэлт бөө хий. Аавда зүрх сэтгэлээсээ хэлээрэй. Аава, би танаас маш их зүйл хүсэж байсан. Таны хайр, анхаарал, дэмжлэг надад хэрэгтэй байсан. Би заримдаа гомдож, ойлгохгүй юу зөндөө байсан. Гэхдээ би одоо өөрийгөө ч таныг ч сулахыг хүсэж байна. Би уучлалыг сонгож байна. Би таныг яг байгаагаар тань хүлээн зөвшөөрч байна. Аава, та өөрийн боломжийн хэрээр намайг хайрласан гэдгийг би ойлгож байна. Би өнгөрснөөсөө цайлж, одоо цагтаа чөлөөтэй амьдардаг нэгэн болсон. Миний зүрхэнд орхигдсон мэдрэмжүүд аажмаар итгэж байна. Би өөртөө инрэл хайр, уучлал өгье. Би таны алдааг өөртөө үүрхээ боллоо. Би уучлах замаар өөрийгөө ч чөлөөлж байна. Эдгээр үгс сэтгэлд тань хэр шингэж байгааг мэдэр. Хэцүү байвал зүгээрээ. Уучлал хүчлэх зүйл биш. Зүгээр л сэтгэлийн хаалгыг нээж буй хэрэг. Та хүсвэл өөрийнхөө хэлүүлэхийг хүсэж байгаа үгийг аавтай нь хэлж байна гэж төсөөлж болно. Аавтай нь магадгүй чимээгүй ч байж болно. Зүгээрээ. Тэр ч бас өөрийн шарахтай, өөрийн өнгөрсөнтэй. Та одоо зүрхэндээ ингэж шивнээрэй. Аава, би таныг уучлж байна. Би таныг буруутахгүйгээр хайрлаж сурж байна. Би таны надад өгч чадаагүй хайрыг
би өөртөө өгч чадна. Би таныг өнгөрсөнтэй тань байгаагаар тань тэвэрхийг сонгож байна. Тэгээд өөрийнхөө тэр төсөөллийн орон зайдаа аавыгаа тэвэр. Ямар мэдрэмж төрж байна? Нулимстай нурсаж байна уу? Зүгээрээ. Энэ бол зүрх нэгдэж байгаа дохио. Аваа, баярлалаа. Би одоо таны хайрыг дотроо мэдэрч байна. Би өөрийгөө ч таныг ч чөлөөлж байна. Одоо анхаарлаа талархал дээр төвлөрүүлье. Ааваасаа авсан нэг сайхан зүйлийг санаарай. Маш өчөөхөн жижигхэн байсан ч болно. Магадгүй тэр танд ямар нэгэн зүйл заасан, нэг удаа хамтдаа инээж байсан, эсвэл зүгээр л танд амьдралыг өгсөн гээд юу ч байж болно. Тэгээд өөрийнхөө зүрх сэтгэлийнхаа гүнд ингэж хэлээрэй. Аава, таны оршихуй миний амьдралд гэрэл авчирсан. Би таныг үргэлж ойлгож байгаагүй ч таны оролцоонд талархаж байна. Би таныг намайг яагаад ийм замаар өсгөх болсныг ойлгож эхэлж байна. Таны дуугүй хайр, хичээл сэтгэлд би гүнээ талархаж байна. Та надад хатуу жил тууштай байхыг үлгэрлсэн. Таны чимээгүй хүч намайг амьдралын шуурганд пат бүх байхад тусалсан. Аава, та надад ямар үнцэнтэй амьдралын хичээлүүд заасан гэдгийг одоо л ойлгож байна. Таны алдаа намайг уучлал, үнэлэг байдалд хүртэлсэн. Аава, би таны намайг хайрласан бүх агшин талархаж байна. Тэр нь надад мэдрэгдсэн эсхээс үл хамааран. Та намайг чадлынхаа хэрээр л хайрлсан гэдгийг би одоо л ойлгож байна. Би таны хайрыг одоо зүрхэндээ тайн явах болно. Аава, би өнгөрсөндөө эвлэрсэндээ маш их талархалтай байна. Тань талархах тусам би илүү чөлөөтэй, илүү хайр дуурин амьдарч байгаагаа мэдэрч байна. Таны ачаар би өөрийгөө илүү ойлгож, бусадтай илүү төвчээртэй үнэлэх хандах болжээ. Гүнзгий амьсгаа аваад гаргая. Гүнзгий амьсгаа аваад гаргах тоолондоо та улам бүр тайвширч байгааг мэдрээ. Зүрхтээ нь гэрэлтэж байгаа мэтээр төсөөл. Дулаан, тайван, тухтай, нээлттэй байна. Гүнзгий амьсгаа аваад гаргая. Та улам бүр тайвширч байна. Биеэ мэдрээ. Бидтэй ямар мэдрэмж төрж байгааг анзааръя.
хөлийнхаа хуруу хөдөлгөе. Гарынхаа хурууд баг зэрэг эмрээ. Хэрвээ та болсон гэж үзвэл нүдээ аажмаар нэгэрээ. Энэхүү бясалгалтай байсан танд маш их баярлалаа. Хэрвээ танд таалагдвал лайк and subscribe дараарай.